Hi guys. Шинэ бичлэг хийгээг удсан байна. Ямар ч хамаагүй бичлэг хийн. Өглөөний 8 өнгөрж гин. Өглөө 8-аас угаалгатай гэсэн болохоор сая доошоо буугаад угаалгахаа ичээд гараад ирлээ. Тэгээд хэдүүлээ гоё өглөөний цай хийж уцгаая. First bracelet, and now your first necklace, your first and many flags. So you can from a brand called. Oh. Тэгээд нэр нэг юм анзаарч байна уу? Миний ус. Би нөгөө нэг бор маскара бодсон чи ийм туяа орчиж. Тэгээ өөрөө ганцаараа бодож байгаа хөр бэлэгээр ингээд үрээд ч нэмэр байхгүй. Энд л нэрэ гайгүй харуулсан. Энд л жоохон туяа орсон. Цараа зүгээр юм өндөг талах өгөрцөө. Тэгээд алим киви. Тэгээд энэ масл барайн түрхээд идэнэ. Тэгээд өнөө өрөө явж байгаа болохоор хөргөчөнд байгаа жижиг сажиг ил сул юмнуудыг хоослоо. Жишээлбэл энэ үүрцээ идэхгүй бол ирэхэд муудчихна. Би та нарт нордик хүмүүс талхаа яаж идэх дуртайг харуулах уу? Масл хэрвээ давстай масл бол тунд ажгүй. Тэгээд ийм чиз байвал бас гоё. Ингээд чизээ тавиад тэгээд араас нь барай. Жох сон санагдаж байна. Юм масл тэгснэ чиз тэгснэ барай. Гэхдээ хэрвээ та нар шахгүйдхий иддэг бол угаасаа ингэж иддэг. Бяслагтай, барайтай, жимстэй, хянтай тэгээд талхтай ингэж идэнэ. Тэгчээ дээрэс нь өгөрцөө. Эсвэл хойлон бадаг юм хийж байна. Тэгээ ингэж идэх дуртай. Ялангуяа Danish people, даан хүмүүс. I recommend going there if you are in She was at. She went to Greece, London, Paris, Sardinia in. Угаалгын цаг дуурчлаа хэдүүлээ авч угаалга авцгаая. Би та нарт хэлчихсэн баг тий. Шведийн ихэнх нөгөө нийтийн байрнууд нь доороо угаалгатай болохоор хүмүүс ер нь гэртээ угаалгах юм биш юм гоо. Аваад явах нэг хэрэг байдаг. Гэхдээ жоохон хөвгттэй бол авах хэрэгтэй юм шиг надад санагдав. Яа тэгээд чинь зөндөө хүн болж байгаа шүү дээ. Орж ирэхээр жоохон амар байд. Тэгээд энд нэг угаалгатай. Надад ийм усан цэнхэр өнгө амар таалагддаг. Бас амар зөгтөг юм шиг санагдаад. Энэ амар хөөрхөн юм байна. Тэг ингээд өдөж болдог. Нэг гой харагдахгүй байна заа. Яг тэгэл ингээд баах юм уяатай тэг ингээд жоохон замбраагүй харагдаад байна. Guys, би нөгөө нэгтэй өдрийн төсөөдрөө торт хийсэн штэ. Тэгэхэд би дотор нь какао пудр хийгээд фейлсэн байхгүй юу? Тэгсэн чинь яана өсмөс. Нүрэ бодчихсон sorry. Тэгсэн чинь сая би бас нэг өөр эсэд дагаад хийсэн чинь ёо зөөлөн юм шиг байна. Зөөлөн юм шиг байгаад болцсон юм шиг байна. Энийг жоохон хөргөөгөөд
Тэгээ би энд бас юм томыг хийсэн. Энийг харж үзье. Энэ яг хөөгөөгүй байл та гэхдээ айгу зөөлөн. Зяк. Одоо ингээ хүргөөд дараа нь гоё чимэн. Ингэсэн ч гоё юм уу? Жох месси рокки вайбтай. Эсвэл ороохгүйгээр хэдүүлээ энийг хийж үзье. Амар тост. Би энийг баг хэрэглээгүй. Жил болж. Ороохоор би жоохон овртаа харагдаад юм санагдаад байгаа заяа сүүлийн үед. Тэгээ ер нь энэ богино үсийг одоо яах ч ёстой юм. Тэр хэдүүлээ ороохгүйгээр энийг хийж үзье. Нэг талаа. Яг тоосыг аваад гайг болгочлоо. Би бол энэ юусандээ юу ч хийгээгүй өчтөр би угаагаад унтцсан. Тэгээд юм хэлбэрт орчиж. Тэгэхгүй миний үс ингэ шуулуун байхаар жоохон тэнэг харагдаад байгаа юм санагдаад байгаа байхгүй юу? Тэгээд хэдүүлээ энийг хийж үзье. Эхлээ хойноос нээж үзье заяа. Удаан байлгал ер нь айгүй юм гоё хэвтэй байна. Хальт байлгал хальт хийх орно. Тэгэхээр хэдүүлээ нэг хальт оруулъя гэж бодъё л тоо. Хараа. Үй. Дэжүүш юм уу энтэй явчих уу? Юу ээ? Энэ жоохон бондгор ингэж байх хэрэгтэй юм болов? Тийм ээ те. Дэжүүч юу? Та нарт яаж харагдчих байна? Надад бол зүгээр л юм шиг харагдчих те. Гайгүй зүгээр. Болж гинэ. Арай нөгөө нь юу шиг харагдаад байна уу? Дорн говь симба шиг харагдаад байна уу? За яах вэ? Тийм дорн говь симба л байгаа. Чихнийхээ ард руу ичлээ тэгвэл. Арай сэгсгээд байгаа бол те. Тэрнээс бол энэ нөгөө нэг шулуунаас арай л дээр юм байна. Арай л дээр байгаа юм те. Арай л дээр байгаа. Хана эндээс хар заа бити урдаас хар. Энэ камераас ингээд дар. Тэгээ хажууд шиг араа байж. Ингээ харцгаар нэг дорн говьс юм ба. Ингээр арай гайх. Яагаад ийм шингэн байгаа вэ гэж бодоод исэн чинь би ерөөсөө маскарпоне эсвэл нэг маслны крем хийхгүй байгаа зүгээр л крем фреш одоо нэг сүн крем хийгээл тэгээд сахар хийгээл миксердж байгаа болохоор энэ крем тэгж тийм барьцтай болохгүй байх гэж би бодоод байна. Хе миний тортыгаараа барантай гүзэлцгэнтэй торт. Зяк одоо энэ хөргөчөнд хийчихвэл энэ хүлдчихд юм болов. Яагаад гэвэл би түрүүж их тэр хөргөчөнд хийж заахгүй юу? Чи хатуурсан юм санагдаад байгаа байхгүй юу? Хаан тавих уу? Тэгэхгүй тийшээ тулахаар хүлдчихгүй байгаа санагдаад байна заяа. За манайх одоо жижигхэн энийгээ чимэглээ. Тэгээ би энийгээ шоколадаар чимэглэе гэж бодож байгаа. Одоо энэ жижиг юм чи баавтай нэ. Би тэгээд энэ бүзэлцнүүдийн нэг бентокийг шиг нэг томыг хийгээсэн. Бентокийг нэг сандо гэдэг бол тийм шиг нэг томыг хийгээж байна.
Wow. Very nice. I eat. Дээрээ даруухан Valentine гоё юм. амар гоё. Өө би аимшиг зэрэгтэй байж. Амар. Одоо ингээд шууд авдаг байгаа би. Тэ Монголцын дог үснэ. Амар гоё. Яа гоё. Өнтер. Тэр Валентины баярыг тэмдэглээд тэр Минжээ юм гоё таарт хийжсэн. Үгүй. Ийм гоё таарт. Ийм ихэд гэж байгаа юм уу? Яа бүгдийг идчихлээ. Тасчлаа. Крем энэ хоёр дахь чиглэл таарт. Эхний таарт бол амар гоё юм. Маш жоох хатуу юм. Наадны чи кремнээс яасан гоё болсон. Таарч. Бэрэн амтгаж байгаа юм уу? Амтагч байна. Яа бүр бэлэрсэн. Шууд бэлэрч байна. Гэтэ гоё наа. Гоотой идэхгүй арай чи болохгүй шүү дээ. Одоо нэг л хад. Нэг албац. Арай л гоё байлаа гэж чийдэгтэй. Төрсөн өдрийнхийг бодлоо. Хийгээд юм сурцсан биш үү? Энэ сурчлаа. Энэ нөө кекс нь амар гоё нөө Монголын байлуу шиг нөө moist чихтэй чиглэг гоё кекс болсон байна. Энэ бол гоё юм. Йой. Амар идчихлээ те. Bye bye. Bye.